Өнөөдрийн хичээл бол шатахуун түгээх станц дээр хэрэглэгдэх англи хэлний үг хэллэгүүд. Хамгийн түрүүнд бидний мэдэх ёстой зарим үгсийг сурцгаая. Gas station. Шатахуун түгээх станц. Gas. Эсвэл бензин түлш. Pump. Шатахуун түгээгүр. Шатахууныхаа төрлийг хэлэхдээ дараах үгсийг ашиглана. Ердийн буюу А92. Premium. Эсвэл супер. Дээд зэрэглэлийн буюу А95 болон 98. Diesel. Дизель түлш. Хэр их хэмжээний шатахуун авахыг хэлэхдээ ингэж хэлнэ. Fill it up. Please. Дүүргээд өгөөрэй. $50 worth. Please. $50 авъя. 10 gallons of regular. Please. 10 галлон ердийн бензин авъя. Зарим улс оронд үйлчилгээний хоёр төрөл байдаг. Self-service. Энэ нь жолооч өөрөө бензинээ хийнэ гэсэн үг. Full service. Харин энэ нь ажилтан ирж танд үйлчилнэ гэсэн үг юм. Өөртөө үйлчлэх станц дээрх зааварчилгааг уншиж сурцгаая. 1. Insert your card. Картаа оруулна уу? 2. Select fuel grade. Шатахууны төрлөө сонгоно уу? 3. Lift the nozzle. Шатахуун шахах хошууг өргөнө үү? Шатахуун авахаас гадна өөр бусад үйлчилгээг авч болно. Check the oil. Тосоо шалгах. Check tire pressure. Дугуйн даралтаа шалгах. Clean the windshield. Салхины шилээ арчих. Хэрэгцээтэй зарим асуултуудыг сурцгаая. Where is the nearest gas station? Хамгийн ойрын шатахуун түгээх станц хаана байна вэ? Which side is my gas tank on? Миний шатахууны савайл талдаа байгаа билээ. Төлбөрөө дотор касс дээр төлөх бол can you pay inside гэж асууна. Төлбөрөө төлсний дараа keep the receipt. Баримтаа аваарай гэж хэлж болно. Баяртай.